инэм тасархаар шахлаас. Энэ ч одоо майхан юм уу? Харин давхарлахгүй гэсэн шүү дээ. Нэг гараараа цаатлынхаа хуудсан дээр дарчвал хөдөлтгүү гэж ирсэн баха. Үгүй. Ээжийнхээ өвгөнд ороод хамгийн сайн хөвгт болно доо. За. Баярлалаа мэдгүй ээжийнхээ өвгөнд орсон. Одоо нэгэн мөр үлдчихлээ зүг. Энэ мөрийг зурхгүй гэдэг. Энэ нам зурж алахгүй гэдэг энэ мөрийг. Энэ нам тэгж. Чи номныхоо ярьж байгааг буруу сонссон юм шиг. Үгүй. Чи навдыг дарвал би хөдлөхгүй штэ гэдэг ижлээ. Би л тийг сонссон ш. Тэгээ бас энийг зурж болохгүй бас. Энэ зорсондоо тийм жоохныг үлдээч зорсондоо өрөхгүй ялагдах гэдэг юм штэ. Чамд ядуулахгүй байдаг гэдэг юм болоо. Энэ нь ингэ ялчих. Гүзээ зураад ялчих. Энэ сайн санаатын, энэ муу санаатын. Энэ бичээд дуусгах дараа. Энэ нь ингэ бочид би энэ мөрийг бичиж болохгүй гэдсэн. За чи дуусгаарай миний өөр. Ирсэндээ хүрдэг миний. Энэ ингэ дуусгах гэснээр заавал дуусгадаг тий? Өөс энэ чинь ингээд энэ мөрийг бич гэдээсэн. Энэ нь энэ мөрийг бичихгүй гэсэн. Миний хүү харин гараа энэ ширээн дээр гоё тавьмаар байна. За ширээгээ жоог наашлуулж байгаа. За ингээд үгүй миний хүү. За ингээд энэ гарчин ширээн дээр ингээд тулж явах хэрэгтэй байхгүй юу? За одоо үлдсэн бичээд дуусгачих. Тэгвэл гар нь унжаад ахаараа муухай биччихдэг байхгүй. Миний хүү ихтэй гоё бичиж байна да. Ижих өвгөнд ороорой миний үрээ. Ямар сайн залуу. дөрөвхөн л үлдчихлээ. Анханасаа буруу бичиж сурцсан юм бол миний хүүг багш нь юу яаш штэ. Нөө ташаа гарах чинь. Ташаад ангиас хөөд гаргачих юм болов яана тэгвэл. Давхарлахгүй гэсэн штэ ээж нь. Мэдгүй давхарлчихлаа штэ. Одоо муу сурах жаална да би. Сайн сурагч болно минь. Ингэж ч муухай дурчвал хичээгээд байгаараа миний хүү за.